Санаачилсан Аз Европын холбосон талын зам төсөл Хятадын торгоны зам гэгчлэн Монгол Орос холбооноос бүгд найрамд Хятад ард улсын хоорондын эдийн засгийн коридор буюу улгах нийтлэг үндсэн ашиг сонирхол биелэлээ олж эхэллээ. Орос холбооноос Монгол бүгд найрамд Хятад ард улс гэх маршрутаар Таринзай тээврийн анхны цуваа Улаанудаас хөдөлж Алтан булаг боомтоор орж ирсэн байна. Транзит тээврийн туршилтын анхны цуваа Улаануд, Хягт, Алтан булаг, Дархан, Улаанбаатар, Сайн шанд, Замын үд, Ирээн, Бээжин, Тянжин гэх маршрутын дагуу явагдах юм а. Нийтдээ 1580 км урт замыг туулах авто замын H3 нэртэй сүлжээ нь төмөр замаар ачаа тээвэрлэхээс 4 дахин хурдан, далайн тээвэрлэлтээс 2-3 дахин хурдан хугацаанд цаг хугацаа орон зай хэмнэх боломжтой гэж тогтоогдсон. Өнөөдөр гэх транзит тээврийн туршилтын цуваа замын үд хөлийн бамтаар ердөө 20 минутын хугацаанд хил нэвтрэн гарсан байна. Эдийн засгийн коридорын томоохон 32 төсөл байгаа. За үүнээс өнөөдрийн энэ болж байгаа үйл арга хэмжээ. За мөн Тянжин Оросын холбооны улсад болох үйл ажиллагаанууд бол эдгээр 32 хөтөлбөрийн маш чухал хоёр хөтөлбөрийн юм хүрээнд бас судалгаа, шинжилгээ, за мөн хэлэлцээрийн үйл ажиллагаанд томоохон түлхэж үзүүлсэн ийм үйл ажиллагаанууд болж байгаа. Монгол улсын түвшинд анх удаа ийхүү олон улсын тээврийг олон улсын баг бүрэлдэхүүн хамтран ингэж зохион байгуулж байгаа. Евразийг холбосон хоёр замын төгсгөл нь энэ болж байгаа. Ягаад гэвэл H3 гэдэг нь энэ Улаанудаас Тэнжин боомт хүртэл, H4 гэдэг нь бол Новосибирскээс Улаанбаашинтаар, Баян-Улгийн аймгийн Улаанбаашинтаар Ярантын боомтоор гараад Өрөмч, Шинжааны Өрөмч хот. Тэгээ цаашаа Пакистаны хэл хүртэл явах ийм хоёр маршрутыг эхнийх нь H3-ын маршрутыг бид нэр одоо ингэ нээж байгаа гэсэн. Ачаа тээврийн автозамын сүлжээ нэгдсээр манай улсын нутаг дэвсгэр дээр Аз Европын ачаа эргэлтийн багагүй хувь нь явах боломжтой. Учир нь өнөөдөр Аз Европын хооронд чингэлэг тээврийн 90 гаруй хувир нь далайн тээврээр явж байна. За 2 дахин урт замыг 2-3 дахин хугацаанд тээвэрлэдэг. Хуурай замын 4 гол замын хамгийн дөт зам нь буюу H3 сүлжээ нь Монгол, Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улсыг холбосон энэхүү сүлжээ байгаамаа. Тэнжин боомт дээр нээлттэй хийгээд буцаад бид нэр 9 тээврийн хэрэгслөөрөл Хятадынх, Монголынх, Оросынх гэсэн 3 тээврийн хэрэгслүүд ингэ яваад яг хоног хугацаагаа тохирох. За ямар зовлон бэрхшээл байдгийг, ямар татвар оногддгийг, яаж явж болохын гэдэг бүх туршилтуудыг хийгээд дараа нь 3 улсынхан дахиж хилцээр хийгээд хоёр талдаа, 3 талдаа хөнгөлж болох хөнгөлтүүдийг бид нар бас үзүүлэх ёстой. Олон жил бэлтгэсний эцэст автозамын сүлжээг инхүү нэг эхний алхам хийгдлээ. Одоо харин зам дагсан засвар үйлчилгээний газрууд шатхуун түгээх газруудаа сайжруулах үлдэж байна. Чанартай үйлчилгээтэй байж чадвал манай улсад үлдэх хөрөнгө төдий чинээр нэмэгдэх нь амжиггүй.